Ревматоид гэдэг нь ревматизм гэсэн үгнээс гаралтай тулгуур эргэтэн тогтолцооны эмгэг бөгөөд артри, үе, итис, үрвсэл гэсэн утгатай. Ревматоид артрит нь архаг үрвсэл төвчин бөгөөд ихэвчлэн үеийг гэмтээдэг боловч мөн арьс, уушиг зэрэг бусад эргэтэн тогтолцоог хамардаг. Үе нь үелж байгаа хоёр яс. Түүний төгсгөлийг бүргэсэн гулгамтай байдлыг хангаж үрэлтийг бууруулан хамгаалах үүрэгтэй үений мөгөөрс ясны гадна хальсанд бэхлэгдэх холбогч эдээс тогтсон үений уут дотор синовиал мембранаас бүрддэг. Синовиал мембран нь үений шингэнийг үүсгэж хаягдлыг зайлуулах үүрэгтэй синовиацид эсүүдээс тогтно. Үений шингэн нь хэвийн үедээ наалдамхай сунжирсан дахианы өндөгний цагаан уурагтай төстэй байдаг. Синовиал мембран нь мөн цусны судас ба тунгалгийн судастай бөгөөд синовиал мембран болон үений мөгөөрс нийлж үений дотор давхаргыг бүрдүүлдэг. Ревматоид артрит нь удамшлын хүчин зүйл ба хүрээлэн байгаа орчин хоорондын харилцан үйлчлэлээр үүсдэг автоиммун өвчин юм. Жишээлбэл эдийн тохирооны их бүрдлийн нэг төрөл болох HLA-DR1 эсвэл HLA-DR4 гентэй хүнд тамхи, халдвар эсвэл бусад эрсдэл хүчин зүйлсийн нөлөөгөөр ревматоид артрит үүсч болно. Эдгээр хүчин зүйлс нь бидний өөрийн антигенийг хувиралд оруулдаг. Тухайлбал иммуноглобулин G, эсрэг B, эсвэл 2 дугаар төрлийн коллаген, виментин гэх мэт зарим уургуудад байрлах аргинин амин хүчлийг өөр амин хүчил болох цитруллинд хувиргадаг. Ингэснээр HLA-DR1, HLA-DR4 зэрэг өртөмхий ген агуулсан хүний дархлааны эсүүд будилж цитруллинжсэн уургуудыг харийн антиген гэж таньдаг. Антиген илчлэгч эс антигенэ гадаргуудаа илчилж тунгалгийн зангилаар нүүдлэн CD4 нэмэх Т туслагч эсийг идэвхжүүлнэ. Т туслагч эс нь ойролцоох Б эсүүдийг идэвхжүүлснээр Б-с ялгаран хөгжиж C-нд эс болох бөгөөд C-нд эс нь өөрийн антигены эсрэг өвөрмөц авт эсрэг Б-ийг үйлдвэрлэдэг. Ревматоид артритын үед Т туслагч эс болон эсрэг Б-үүд нь цусны урсгалаар дамжин орж үеинд очдог. Үеинд орсны дараа Т эсүүд интерферон, гамма, интерлейкен 17 цитокинууд ялгаруулж макрофаг болон бусад үрвслийн эсүүдийг үений хөндөд цуглуулдаг. Макрофаг нь мөн үрвслийн өртөл цитокин болох TNF-альфа, интерлейкен 1, интерлейкен 6 ялгаруулах бөгөөд эдгээр нь Т-ийн цитокинуудтай хамт синовиацид эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлнэ. Синовиал мембран зузаарч хөвсийн хит олширсан синовиацид эсүүд фибробласт, миофибробласт ба бусад дархлааны эсүүдийн хамт панус үүсгэнэ. Цаашид панус нь мөгөөрс, зөөлөд ба ясыг гэмтээж эвдрэл үүсгдэг. Идэвхжсэн синовиацид эсүүдээс уураг задлагч ферментүүд ялгарч энэ нь үений мөгөөрсний эс завсрын бодисыг задлж өгдөг. Мөгөөрс сүнснөөр ясны төгсгөлүүд ил гарч шууд бие биетэйгээ үргэлжлэдэг. Мөн үрвслийн цитокинууд нь Т-ийн гадаргуугийн ранкел уураг эсвэл бөөмийн фактор капа Б-гийн рецепторын идэвхийг ихсэгдэг. Ранк-Л нь остеокластын гадаргуугийн ранк уурагтай холбогдож остеокластыг идэвхжүүлснээр ясны эвдрэл эхэлнэ. Үений хөндөд орж ирсэн эсрэг биеүүдийн нэг болох ревматоид фактор нь IgM бөгөөд хувирсан IgG-гийн FC доментэй холбогддог. Өөр нэг эсрэг бий болох анти-CCP-ийн цитруллинжсэн уурагтай холбогддог. Ингэж эсрэг биеүүд бай амин хүчлүүдтэйгээ холбогдсноор дархан бүрдэл үүсэх бөгөөд эдгээр нь үений шингэнд хуримтлагддаг. Дархан бүрдэл нь дараалан идэвхждэг 9 жижиг уургийн бүлээс тогтсон хавсаргын тогтолцоог идэвхжүүлснээр үений үрвсэл гэмтлийг улам эрчимжүүлдэг. Үений эргэн тойронд ангиогенез буюу шинээр судасжилт үүсч үрвслийн эсүүд ихээр ирснээр архаг үрвсэл улам даамжирдаг. Өвчин цаашид хоёр талд тэг шимтээгээр олон үеийг хамран үрвсүүлснээр аажимда сөнрөлд хүргэдэг. Гэхдээ эдгээр цитокинуудын нөлөөгөөр зөвхөн үе үрвсээ зогсохгүй цусны урсгалд орж бусад эргэтэн тогтолцоог хамардаг байна. Жухам энэхүү үеэс л асуудлууд улам хүндэрнэ гэсэн үг юм.
Жишээлбэл интерлейкин 1, интерлейкин 6 тархинд очиж фероген болж халууралт үүсгэдэг. Яс булчинд уургийн задралыг эрчимжүүлнэ. Мөн арьс болон дотор эрэгтэнд ревматоид зангилаа үүсгэнэ. Ревматоид зангилаа нь макрофаг, лимфоцит эсүүдээр бүрхэгдсэн төвдөө үхжилттэй дугуй хэлбэртэй зангилаа юм. Үрвсэлд цусны судасчаас өртдөг. Судасны хан үрвсэж васкулитийн төрөл бүрийн хэлбэр мөн судасны хан дагуу товроо үүсдэг. Цитокины хариу урвалд элэг их хэмжээний гипсидийн үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь гидсэнд шимэгдлийг саатуулснаар ийцсэн дэх төмрийн хэмжээг бууруулна. Мөн макрофаг руу орохыг зогсоодгоо. Энэ хооронд уушигны завсрын эдийн фибробласт идэвхжиж, олширч, улмаар сорвжин цулцангийн хий солилцоо явуулахад хүндрэлтэй болно. Гялдангийн хөндийд үрвслийн шингэн хуримтлагдж игссэн үедээ уушгийг гаднаас нь дарна. Ревматоид артрит ихэнхдээ тав болон түүнээс дээш үеиг хоёр талдаа ижил хэмтэйгээр хамран үрвсүүлдэг. Голдуу гарын MCP, PIP, хөлийн MTP гэх мэт жижиг үеийг хэмтээдэг. Өвчин даамжирсан тохиолдолд мөр, тохой, өвдөг, шагаа гэх мэт том үеийг гэмтээж эхэлдэг. Өвчний хүндрлийн үед гэмтсэн үе ихээр улааж хавдан халуур гэж маш их өвдөлттэй байдаг. Улмаар үеэр хөшиж эхлэх бөгөөд ялангуяа өглөөгөр эсвэл удаан хугацааны идэвхтэй хөдөлгөөн хийсний дараа илүү тохиолддог. Ревматоид артриттэй хүмүүст MCP үеэр хуруунууд богдос тал руу ханрах, PIP үе нугаларч, DIP үе хэд тэнийснээс үүсэх товчны нүхний шинж, яг эсрэгээр DIP үе нугаларч, PIP үе хэд тэнийснээс үүсэх хунгийн хүзүний шинж зэрэг өвөрмөц хэлбэр алдагдлууд илэрдэг. Мөн өвдөгний үе үрвсэн үений уутан дахь шингээ ихсэж өвдөгний арын хөндөй рүү орж бүлтрэн дахимны хонхорт шингэнээр дүрсэн уйланхай үүсэх бөгөөд үүнийг Бейкерийн уйланхай гэж нэрлэдэг. Үений бус шинжүүдэд халуурах, хоолны дуршил буурах, булчин сулрах, ядрах зэрэг ордог. Эрэгтэн өвөрмөц шинж болох ревматоид зангилаа нь ихэвчлэн даралт их үүсдэг, тохой мэтийн үений тэнэлэгч гадаргуугийн арьсны үрэлт үүсдэг хэсэг тохиолддог. Уушиг, зүрх, нүдний салстад маш ховор тохиолдно. Мөн судас хатуурлын эрсдлийг нэмэгдүүлснээр зүрхний шигдээс харвалт үүсч болно. Мөн цус багдалд уушигны завсрын эдийн сорвжил гялдангийн хөндийд шингэн хуримтлагдсанаар амьсгаадна. Ревматоид артриттэй холбоотой нэг ноцтой хүндрэл нь фельтийн хам шинж бөгөөд ревматоид артрит дэлүү томрох гранулоцитопийн гурвлаар илэрч аминд халтай халдварт өртөнө. Ревматоид артритыг онцлохдоо цусны шинжилгээнд ревматоид фактор антисСП эсрэг илрүүлнэ. Нэмэлтээр эрдэнэтгэнд ясны сэргижилт, зөөлөн эдийн хавдалт, үений цай нарийсалт мөн ясны шалбархай харагдана. Ревматоид артритын удаан хугацааны менежмент бол метотрексат, гидроксуре, сульфасализин зэрэг марц бүлгийн эмүүдийг хэрэглэн үрвслийг намжаах юм. Мөн биологийн бэлтгэлийг хэрэглэдэг. Зарим биологийн бэлтгэлүүд жишээ нь абатацепт Т-ийн идэвхжлийг дарангуйлдаг бол редуксимаб Б-сийг дарангуйлна. Адалимаб этанрецепт импликсимаб нь TNF-ийг дарангуйлдаг. Анакинран интерлейкин 1-ийг, тоцилизумаб нь интерлейкин 6-аг тус дарангуйлдаг. Цочмог үрвслийн эмчилгээнд үрвслийн эсрэг дааврын бус бэлтгэлүүд эсвэл богино хугацаанд глюкокортикоид хэрэглэнэ. За ингээд товчхон дүгнэхэд ревматоид артрит нь автоиммун шалтгаанд давшингуй явцтай хоёр талд тэгш хэмтэйгээр ялангуяа бугуй, хуруунуудын үеийг гэмтээдэг боловч бусад том үеуд болон арьс, зүрх, цусны судас, уушиг зэрэг олон эргэтэн гэмтээдэг эргэтэн тогтолцооны үрвсэлт өвчин юм. Ревматоид артритын үед ревматоид фактор болон антисСП эсрэг бие цуснд ихсдэг.